хамгаалтаа аваарай. Оо яла. За. Хараарай. Ингүүл нэг л зөвхөн. За. За зүүн. Ингүүл нэг л зөвхөн. Энд тийм яах вэ? Яг наач. Дахиад. За. Тэг. Сайн уу, Нэндэгийн блог эхэлж байна. Өнөөдрийн хувьд болохоор би сайн үг гэж зүрхчлээ нэг скул нацартай. за. За одоо шууд ярьчихгүй. За. Сайн уу, Нэндэгийн блог эхэлж байна. Өөрийнхөө далбаг алдар нэтэгэн өргөж алаг сайхан нүдэндээ баярын олимстай зогсон та бидний Амар ятарч байна. Амар хөөс гарсан байна уу? ави дамжны яло хямдхан Тэнгистэй наран мандуулсан эцэргийн эзэн зөв юм уу те? Зөв бараа. Тэгвэл энэ хүчтэй гараа хаана авах вэ? Энэ гараа хүн зөвхөн гарах шүү дээ. За тэгээд гарны байдлал эндээ байсан. Энэ хойд гар, энэ гар. Энэ нүүрлүгээ цохиулахгүй гэж тий. Тэгээ энэ гар эндээ хамгаалаа. Энэ чинь ингэж энэгээр ер нь хүнээ зайгаа мэдрээд удирдаад тэгээ энд байгаа чинь эднийг хамгаалж байгаа. Энэ хүнээ удирдах юм байна. Тэгээ энэ Гэцээ чамшлах гэж байна. Диск чад нууч. Йоо. Мэдээ цаа. Хастоданы спортом хөвлөж хаагаа хэрэгтэй шүү дээ. Хөвлийг бол босдоо хэцүү. Дохоогоор хаа зүйл чааглан. Гэт. Сайн гараа дээрээ. Гараараа чэйжээ биш нүрээ хамгаалах хэрэгтэй шүү дээ. За. Хараарай. За. Одоо. Сайн. Гэт. Гэт. Гараа сайн эргүүлмээр ингээ гүйцэд. За. Шулуун зөвхөн тий. Тий, шулуун. Би дайлээ зөвхөн байгаа тий. Шөргөл. Наач. Шо гараатга чанга. Шо. Яг наач дахиад. Хамгаалтаа аваарай. Оо яла. За. Хараарай. Ингүүл нэг л зөвхөн. За. За зүүн. Ингүүл нэг л зөвхөн. Энд тийм яах вэ? Яг наач дахиад. За. Нэг хоёр цагаад. Нэг хоёр. За жоо хамгаалж. Энд дээр ингээ амардын болов. Миний Тийм, бистрийн түр орчих гэдэг шүү дээ. Та өөрөө мэдээлэл явуучих. Оруулж байгаа энэ эдийг бочигнол бүр дуусны дараа. Сүйд нь хоёр хаш. Багш нь юу давт гисэн? Багш? ингэж амар хүүс Инстаграм давт. Өнөөдөр манай дүү надад зурагтаач тавьж байгаа. Миний одоо хуурай дүү юм уу та? За, санийхаа эсрэг юм шокнд ирсэ. За би чамд бил явуулчих. Баригдахгүй шүү дээ. Яа.
За миний хажууд Garuda Academy дасгалжуулагч Ган Тогтох ах маань сууж байна. За тэгээ та бүхэнд одоо Muay спортын талаар спортоор онцлог зүйл нь яг юу вэ энэ спортын? Мэдээж халз тулааны спорт учраас бол хамгийн түрүүнд хүнд сахилга бат төсвөр төвчөөс болгодог. Тэгээд Muay спорт маань өөрөө Таиланд улсаас гаралтай. Тэгээд хүн биеийнхаа хөл гар өвдөг тохой 8 хүчний урлаг гэж ярьдаг. Тийм болохоор бол босоогоос хүнээ өрсөлдөгчийн ялахын төлөө бүх потенциалаа шавхаж ажилладаг учраас илүү баялаг гэж явдаг тулааны спортууд юм да. Та энэ спортоор одоо хэдэн жил хичээлж байгаа вэ? Би одоо 12 таосоо хичээлж 18 жил хичээлж чинь. Тэгээд Garuda Academy багшлаад 8 дахь жил. Заавал ямар нэгэн спорт хийх ёстой. Тэр спорт нэг юм халз тулааны бас хүний эр зориг төсвөр төвчээр бүх юмыг суулгадаг юм орчин үеийн халз тулааны спорт байвал бүр супер юм уу гэж боддог. Сүүлийн одоо залуучууд дүүнер тандаж хэлэхэд халз тулааны спортоор хичээлээрээ бие хамгаалал сураарай, чөлөөт цагаа зөв болгосон гоё өнгөрүүлээрэй л гэж. За тэгээ миний хувьд өнөөдрийн хувьд айгүй гоё үн цэнтэй гоё хугацааг ерөнхийдөө бол өнгөрүүлөө. Тэгээ маш их баярлалаа. За баярлалаа. Манайхаар зочлсондоо баярлалаа. За тэгээ та бас хичээллээрээ амжилт. Цогтой амжилт гэдэг. За. Амжилт гээл бол юм уу? За. Би тоо тавьчих. 3 2 1 гэж шүү. За. 3 2 1. Амжилт. Дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. За тэгээ баярлалаа. Баяртай.